Уулзаагүй удсан биш шүү. Дараагийн ангийн сонсгоо. Цаауур чин бөөн сонинтой. Ингэсэн. Нөгөө нэгдүгээр анги дээр гардаг Беллаг хазаж маяглж байгаа л Эдвардад алуулчдаг creepy залуу байна штэ. Тэрний явдаг байсан Виктория гэд хүүхэн өшөөгөө авах гэл үзэж тарнуу. Random хүн энтер хазаж vampire болгол цус сорогчийн айрам үүсгэж Эдвардынхантай алцсан гэд бүр шийдсэн. Энэ хооронд манай хоёр зүлгэн дээр заваараал, нялуураал, манай дэлчгэр шар Беллаас сууч ил да гэл манай нурмар Беллач тэр хүндээ үнд орол. No. Чи ихлэд намайг хаз. Тэгвэл яах бодъё гэнтэр. Беллагийн аав Эдвардыг цаанаа нэг базаал. Болж игэл Джейкобыг охиндоо шахчих гэл үзээл бас их юм болно. За тэр яах вэ? Манай секси бор Беллад гологдсон болохоор шаарлахаал уцаач авахгүй, уулзахгүй морал байсан юм байж. Нэг өдөр сургуулийнх нь гадаа байдгаараа ониицсан. Жинк шийдсэн. Загварын алхаагаар Беллаг чиглэл ирдээ. За тэгэл Эдвард Джейкоб хоёр беби эдээслэл дунд нь манай Белла яхаа мэдгүй. Ёо, хөөрхөн төрх ямар ч хэцүү юм дээ гэж бодож модсон байж байгаа л. Секси бороо та яваад үтий. Би бүр really nigga. Тэгсэн манай тачбор Эдвардын нүдэн дээр Беллаг сундалснаа. Үнэн бахан хансан царайтай мушиж идэр. Бас зэвүнэлтэй лол. Беллаг хонхны баяраараа соёото болно гэж байж байх зур гэрт нь өөр нэг random vampire ирсэн гэдгийг нь Эдвард мэдчихээд гэрийнхэнтэйгээ юу stranger Беллаг минь эргүүлтэд байдгийн BVCV DVD гэл амар хуралдаал. Белла өөрөө би зүгээрээ тачборында жоохон байж байгаа дээрээ идэр гэсэн. Тэр хооронд нөгөө хэд маань ямар дуртай духан шинэ вампирийн айрам үүсгээд байгаа юм бол гэл бөөн таамаг төвшүүлэл тэрүүгээр нэг юм болж байгаа юм чинь. Белла Джейкобтой голын эргээр болцоол явж байсан чи цаатах нь friend zone дуснаа ч мэдгүй. Чи надад сайн штэ. Би мэдэн штэ. Намайг л сонгочооч штэ гэл манай хэдэн улсын хурлын гишүүчийг бөөн амлалттай үлсээ тагсан. Тэгсэн Белла уурлаад ганц зогсон байд. Цохиулсан нь зүгээр гүлийг зогсож яхад зогсон Беллагийн гар бодоо. Тэгэл төгсөлт нь болол манай нурмаасан Белла үдшилэг дээр өмд цамцтайгаа гүйж яхад Эдвард ихч үздэг хардаг скелээр вампируудын айрам ирж байгаа юм гэл мэдчихээ. Бусдаа хэлсэн чинь Джейкоб би нэгдээгэл бэлтгэл хийгээл. Эдвардын гэрээхэн ч тулаанд бэлдэнгээ ан хийнгээл. Эдвард Белла хоёр хоёулах на гэртэн suspicious гэснээс Эдвард Джейкобын гараараас сэлж өгсөн модон бугавчийг хараад харн хөдөлсөн байлгүй. Беллад шууд алмазан бугавч авч өгч байгаа юм чинь. Баян бач гэлтөө. Манай Джейкоб жаахан мөнгөтэй iPhone X-тэй байсан бол Белла бас хэнийг ч сонгох байсан. За мэдхгүй. Тэгэл өрөөнд нь орж ирэл шууд хөөх ортой болчих гэл баярлаж энтер. Тэгснээс шууд юу гсэн гэж чи л авчихгүй дээ. I want you гэл амсгаан давчтаж хэлэл тэр хоёр би рүүгээ юм үзег юм шиг дайраал Эдвардын цамцны товч нэг нэгээрээ тайлагдал өмсөж өнгөлцөл заваарч өгнө. Тэгсэн Эдвард not tonight гэл маягласан чинь Беллагийн бантж байгааги. За тэр хүний юм үзчих яах вэ? Гинтл манай цавхгэр цагаан бөгж гаргаж ирээд гэрлий гэл гуйсан чинь Белла юм бантах. Бүр хөөрөд хөлн газар хөрөхгүй л юм болсон дөө. Тэгээд тулааны өмнөх өдөр болвоо. Беллаг хөрслөг бор маань авч яваад уулын ингэрт аваачаад тулаан дуустал тэндээ байлгахаар болсон юм болно. Тэгсэн Белла хүлдчих гэж ичрээд болдгүй. Джейкоб дулаад суулчих санаатай орж ирсэн ээ. I'm hotter than you гэл Эдвард руу тэгдیں۔ Аль ч утгаараа хэлсэн байсан угаасаа л үний юм чи. Тэгсэн Эдвард гэж нэг юм хардаад ойртуултгүй. Тэгж арай гэд зөвшөөрөл халуухан бор маань шууд тэрч аваад хувцас тайлчвал бүр хурдан дулаад сэтгэл гэж шүү цаанч. Өглөөч болж дайн чиглэх төглөө. Дайны өмнө Эдвард Беллагаас асуудیں۔ Чи ер нь надад хайртай мүү? Джейкоб хайртай мүү гэсэн чинь Белла. Би Джейкоб хайртай. Гэхдээ би чамд илүү их хайртай. Йоо. Тэгэл нөгөө дайн чихлээл Эдвардын гэрийнхэн чоннуудаа нэлцээ өстө дунд нь хонголдоо шиг эргэлдээл. Манайхан хохирлгүй ялдгийн даваан дээр Джейкоб гэж нэг юм дими юмн дээр ороод бэртчихэж байгаа. Бусдаар бол цэвэр ялалт дайснуудад орж дархан цалуу мандулсан. Тэгэл манай хоёр хурмаа хизээ хийх үү яах вэ гэж яриад намрын наалгаар дашнан балж нэм давхцсан. Бэлэгт сайн өдөр хурмаа ихээр товлол кино дуустдаг юм да. Найзан дараа төгсөлтийн ангийн партник хоёртой хамт яриад өгье за. Нэрэ найзуудаа манай YouTube сувгийг subscribe хийж дэмжээрэй.